Сайн байцгаана уу? Намайг Уран чимгийн улаан хүүхэн гэдэг боловсролын салбарт 21 жил ажиллаж байна. За 2003 онд Орон аймгийн багшийн коллежид бага анги монгол хэлний багш мэргэжлэр төгссөн. За ажлын гараагаа Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуулиас эхэлж 2014 оноос Орон аймгийн 8 дугаар сургуульд одоо хүртэл тасралтгүй 11 жил ажиллаж байна. Уран чимгийн улаан хүүхэн эрдэм шинжилгээний шилдэг ихтгэл шалгаруулах хуралдаанд тогтмол оролцож дараах амжилтуудыг үзүүлсэн байна. Суралцагчийн сурлагын үнэлгээ сэдвээр сургуульд авах 2 дугаар байр, багшийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвчлөлт нөлөөлөх сэдвээр 1 дугаар байр, багш суралцагчийн харилцаа сэдвээр сургуульд авах 2 дугаар байр, хүүхдийг хамт олноор нь дамжуулан хөгжүүлэх сэдвэд илтгэлээр 2 дугаар байр, эцэг эхийн ухаалаг хэрэглээ хүүхдийн хүмүүжил төлөвшлөлт нөлөөлөх сэдвээр 2 дугаар байр, суралцагчийн ялгаатай байдал үйл ажиллагаа үрдэн сэдвэд илтгэлд 2 дугаар байр, бага боловсролын чанарын шинжилэлт төслийн хүрээнд зохион байгуулсан илтгэлийн уралдаанд захим хичээлийн оролцоонд эцэг эх чухал нөлөө үзүүлэх сэдвээр оролцож 1 дугаар байр, хүүхдийн ялгаатай байдлыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах нь уралдаанд 2 дугаар байр, мөн багш улаан хүүхэнд багш нарын заах арга зүй ур чадварын шалгуур болдог тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн бөгөөд ур чадварын уралдаанд сургуульд тогтмол эхний байранд шалгарч ирсэн ба бусад 2 дугаар байрыг 3 удаа, 4 дугаар байрыг 1 удаа, 5 дугаар байрыг 1 удаа тус эзэлсэн байна. Үүнээс гадна аймгийн мэрэгжлийн олимпиад болон хангуул зохицлбор сургуулийн нэрэмжит олимпиадын бага анги монгол хэл багш төрөл тогтмол оролцож 5 удаа 3 дугаар байр, 3 удаа тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ. Ур чадвар 2015 уралдаанд оролцож аймагт 2 дугаар байр, улсад топ 20 хичээлээр шалгарч портал сайтад тавигдсан. Хичээл сургалтын үйл ажиллагаанд оруулсан шинэлэг санаа, багшлах хугацаанд хэрэгжүүлж буй арга зүй, туршлага. Өгүүлбэртэй бодлогоор сурагчдын сэтгэх чадварыг хөгжүүлэх, зургийн дарааллын дагуу зурх арга зүйгээр сурагчдын зурх чадварыг хөгжүүлэх, зургийн цээж бичгээр унших чадварыг дэмжих, ардын уламжлалт тоглоом надгаагаар багаар суралцах чадварыг дэмжих зэрэг үйл ажиллагаа туршилгаа даасан анги бүртээ хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байна. Багшийн ур чадвар сорих дараах уралдаан тэмцээнд оролцож ирлээ. Үүнд нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаан, заах арга ур чадварын уралдаан, сургууль хүмүүжлэлт илтгэлийн уралдаанд тус оролцож иржээ. Нийгмийн итвэх сайн дурын үйл ажиллагааны оролцоо. Бусдад туслах, сайхан сэтгэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгоор сурагчдыг сайн үлсийн аян тогтмол уриалан дуудаж, анги хамт олноороо аянуудад итвэх санаачлагтай оролцож ирлээ. Ангийн дэмжлэг хэрэгтэй 2 сурагчийн гэр бүлд сайн дурын хандивын үйл ажиллагааг анги хамт олон дотроо зохион байгуулсан байна. Эцэг эхтэй хамтран ажилласан байдал. Эцэг эхийн хишиг өдрийг тогтмол зохион байгуулж хэвшлээ. Эцэг эхийн хишиг өдрийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчийн төлөөлөл, математик, монгол хэл, дүрслэх урлагийн ээлжид хичээлийг зохион байгуулж, үдийн цай хөтөлбөрийн өдөрлөг үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байна. За багш миний бие цаашдын зорилгоод тодорхойлон боловсролын салбарт хувь нэмрээ оруулахаар төлөвлөд байна. Эхний ажил маань багшийн хөгжлийн төв түшгэлсэн багшийн туслах кабинет болно. За дараагийн ажилд маань болохоор эрүүл зөв давтал хэвшилтэй, бие даан суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагаагаа нарийн төлөвлөлтөд явуулахаар зорж ажиллаж байна. За 3 дахь ажил маань болохоор мэдээлэл технологийн боловсролын хичээл сургалтын үйл ажиллагаанд түлхүү хэрэглэн 21-р зууны сурагчтай хөл нийлүүлэн ажиллахаар төлөвлөд байна. За 4 дахь ажил маань болохоор номтой нөхөрлийн ажлыг багш сурагч эцэг эхийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж номон дуртай хүүхдийн тоог нэмэгдүүлэх зорилго тавиад ажиллаж байна.